Чанарын философи намын зохиогч Отгонбат өөрийнхөө бичсэн номыг редакторлуулах саналтай байсан юм. Саналыг зөвшөөрөхөөс өмнө өөрийнхөө чанарын тухай бодлыг нэгтгэж нэг бодлоо. Би бол чанар манай зорилт, чанар гол зорилт гэсэн уриал озонгууд байшингийнхаа, байгууллагын ханан дээр хатсан цаг үеийн хөвгт. Нийгмийн тогтолцооны өөрчлөлттэй холбоотойгоор бидний олон ойлголтууд өөр болсон. Тодорхой хугацааны дараа хүмүүсийг удирдах ажиллахад чанар гэдэг ойлголтыг эргэж харах хэрэгцээ миний амьдралаас урган гарсан. Тэр цаг үеэс хойш багагүй хугацаа өнгөрч хүмүүс хэрхэн ажиллаж, хэрхэн үр дүнд хүрч, хэрхэн үр дүнгээ тооцож байгаагийн цаана чанарын асуудлууд гарч ирдэг. Тэр талаасаа өөрийнхөө бодсон, сансан, сурсан, мэдсэн, магадгүй хураа цуглуулсан туршлага дээрээс урьлж Отгонбатынхаа номыг редакторлох ажлыг хийлээ. Чанар бол бидний хүрэх цэг, очих зорилт гэхээсээ илүү чанар бол бидний амьдрах арга, хүний мөн чанарын, шинж чанарын асуудал гэж би боддог. Та бид нар чанарын тухай ойлголтыг хэн нэгэнд зориулж, хэн нэгэнд шалгуулах гэж, үзүүлэх гэж, тооцоолох гэж, дүн авах гэж, үнэлгээ авах гэж биш. Өөрийнхөө амьдралын хэв маяг болгох, өөрийнхөө ажлын арга барил болгох тийм л цаг үед амьдарч байна. Магадгүй хүүхэд байх үеийн маань чанарын тухай хийж чадаж байгаагийнхаа дээд хязгаарыг чанартай гэж үзнэ гэдэг байсан ойлголт өнөөдөр ямар ч өршөөлгүйгээр олон улсын түвшинд, олон улсын стандартаар тавигдсан тэр шалгуурт нийцэж ажиллахаар солигдож өөрчлөгдөж. Отгонбатын маань номонд чанарын тухай ойлголтыг дэлхийд дахинаа хүлээн зөвшөөрөх, үүнгүүгээр байх боломжгүйг бодит амьдрал дээр туршлагаараа харуулсан олон сайхан хүмүүсийн, эрдэмтдийн, судлаачдын, практикт удирдах ажилласан удирдагчдын туршлагууд орсон байна. Та бидний ажиллаж амьдрах хэв маяг болсон чанарын тухай ойлголтыг та энэ номноос илүү дэлгэрэнгүй үзэх боломжтой. Чанарын талаар асуух олон асуултууд байдаг. Таны олон асуултанд энэ ном бас хариулж чадна. Чанар бол та бидний амьдрах хэв маяг. Чанар бол очих цэг биш, хүрэх зорилго биш. Таны, миний, хүний мөн чанарын, шинж чанарын асуудал. Би өөрийнхөө энэ ойлголтыг энэ номыг редакторлахдаа илүү сайн ойлгосон, илүү батжуулж авсан, үүнгүүгээр бид нар ажиллаж амьдрах боломжгүй гэдгийг ч илүү их ухаарсан. Танд ч бас тийм ухаарлыг өгнө гэдэгт